Одон дурсуух тавтай морил би бол хөтлөгч инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц үг бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Face Construction Morton Residence болон Одон дурсуугийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмонд радиогоор хүрч байна. За, өдрийн мэнд ганашаа. За, өдрийн мэнд хүргэе. За, өнөөдрийн ярих гэж байгаа хүн бол нэгэнтээ дорны их яруу найрагч гэдэг нэрээр алдарсан. Одоо тэгэл энэ дорны их яруу найрагч гэд хэлэхлээр зөвхөн монголчууд биш гинэ. Зөвхөн монголчууд мэддэг биш гинэ. Энэ Европод одоо юу гэдгийг утга зохиол, уран зохиол илүү хөгжсөн орнуудад дорны гэдэг чинь энэ бүс нутгийг төлөөлж штэ Дорн зүгийн их яруу найрагч нь Бигзийн явуу олонгой гэдэг. Тэгээ Бигзийн явуу олонгой гэдэг нэр чинь ерөөсөө явуу олонгой гэхээр Бигзийн явуу олон гэж орж идэг. Тэгэл дорны их яруу найрагч гэдэг үг нь хамт яваад идэг. Ингэж өөрийгөө одоо энэ өрнөдийн болон дорнын орнуудад баттгаж чадсан Бигзийн явуу олонгой талаар ярих гэж байгаа. За түүний би зүгээр ихэнд нь нэвтрүүлгийн ихэнд зүгээр энийг дурдчихж бодсон юм. Тэрээр маш шударга одоо Бигзийн явуу олонгой бол маш шударга байсан гэдэг. Аман дээрээс нь маш ёс зүйтэй. Энэ нь өөрөө Монголын утга зохиол, уран зохиолын салбарын залуу уран бүтээлчтэй эднэрийг бүгднийг ингэж чиглүүлж, хөгжүүлж, ер нь тийшээ зүглүүлж авч явж исэн. Нэг ийм өөрийнхөө амьдрал зан чанараараа ингэж бүр ингэж манлайлж явсан, чиг гаргаж явсан ийм хүн байгаа байхгүй. Үүнийг нь илтгэх нэг ийм дөрвөн мөр байдаг юм. Дөрвөн мөрт. Ринчингой гэдэг. Ринчингой хэлдэг. За энэ болохоор 1960 оны үед одоо үнэн сонинд цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана. Энэ амар үг байгаа сте. Цагаачийг цагаа хатгана гэж байгаа. Тэгээд цагаан морийг ногоон хатгана гэж ер нь гэж хэлсэн нэг юм мөт гарсан юм байна л да. Энэ нь өөрөө Бэмбэр Ринчингойг гутаанж оромжилж байгаа. Ийм юм гэдгийг ер нь тэр үеийн одоо скетнүүд гэдэг юм ойлгох хүмүүс бүгд л шууд мэдчихэж байгаа. За тэгээд үнийг нь 60-аад оны үед харчаад байна шүү дээ өөрөө 66 он бас тэрнээс хойш 4-5 жилийн дараа ч юм уу дорны бэлэгт яруу найрагч Бигзийн явуу олонгой бодож жагаад Бэмбэр Ринчин зориулж 4 мөртл бичсэн. 4 мөр. Энэ нь 1966 онд бичигдсэн гэдэг. За энэ үгэн дээр юу гэсэн ихээр 4 мөрт нь зөвөөс болж зовсон амьдралын чинь зам дуусч зүрж хараалгасаар л яваад баатар чи очлон орхиноо. Харин тэгэхэд хаврын дэлхий амлан сэргэх мэт хатан дэлхийд алдарч нь амьдралаа эхэлнэ. Энэ үнэхээр бүр ингээд дөрвөн мөрөн дотор бүх юм явж байгаа байхгүй. Чи бол үнэхээр зөв хүн баатар хүн. Чамайг одоо хүмүүс ойлгохгүй хараа ингэн. Тэгээ чи дуусна Тэгээ дууссан хойноос чинь чиний алдар дахиад амьдралаа эхлүүлнэ. Үнэхээр л одоо ингээд Бэмбэр Ринчингой 1970-аад онд өөд болж байгаа шүү дээ. Одоо өнөөдрөөс бид чинь 50 жилийн дараа хэд Бэмбэр Ринчингой зүгээр мөрөгдөг, шүтдэг. Тэгэл янз янзын одоо хүмүүс Facebook дээр ч юм уу зураг хөргийн тавьж байгаа хэлсэн үгийг нь орлуулад ч юм өөр ашиглаад ч юм. Ингээд одоо Бэмбэр Ринчингой бол яг хаагүй 20 дугаар зууны монголч тэргүүн эрдэмтэн сэхэтэн гэдэг юм бид. Гэтэл яг амьд байх цаг хугацаанд нь хитгэн хүмүүс л мэддэг. Хараадаг, доромжилдаг, юу гэдгийг цагаач бутаж одоо юу гэдэг энэ бол норн дуудаж ингэж сонин дээр хэвлж ийн гэдэг чинь бүр ингээ харлуулах гэж ингэдэг. Тэрийг яваа болон хажуудалд нь мэддэг тэгж байгаа так гэж тавьж байгаа үгэлбэн л энэ. Тэгэхээр мэдчихсэн байгаа шүү дээ Хэцүү үе шүү дээ. Тэр хэцүү үед ингэж өмөрч бичнэ гэдэг чинь энэ хүнийг ямар тийм чихч шудраг хүн бэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэр дунд ингээд хэлж байгаа хүнийг өмөөрүүл бас л өөрөө асуудал унахаар да. Гэтэл өөрөө бол үнэхээр тийм чихч шудраг хүн байсан гэдэг эндээс харагддаг байхгүй. За түүний амьдралын би намтар амьдралынх нь одоо зовлон жаргал гэдэг юм уу тэр талыг нь илүү их ярих юм шүү. Тэгэхээр манай үзэж байгаа үзэгчид маань хэрвээ энэ хүнийг ингээд сонсоод ойлгох юм бол цаашдаа тэр уран бүтээл нь ямар уран бүтээлүүд байна тийшээгээ задлаад илүү гүн судлаад ч юм уу яваарай гэж хүсье. Яг тэгмээр байна. Явуу олонгойн зохиолууд бүтээлүүд гэх юм уу шүлгүүд бид босож одоо шүлгч юм уу зохиолчдоос илүү их мэддэг байхгүй. Тийм учраас яг одоо миний хувьд бол яг тэр амьдралынхын тэр намтрыг л сонсон байна. Бид бол шүлгийг нь бол хангалттай уншаад хангалттай зээжлээд ямар одоо агуу гоё гэдгийг мэдэн штэ мэдхгүй залуучууд маань улам гоё задлаад уншаасаа цаашлаад. За ер нь бол манай Завхан аймгийн Алдар хаан гэж сайхан нутаг вэ. За энэ нутгаас бол одоо маш олон алдартай Монголын маань сор болсон охид хөвгүүд төрөн гарсан ийм сайхан сум байдаг. За бүгд Монгол улсын Баатар Аримын генерал Батын дорж энэ нутгаас гаралтай гэдэг нэр зохиолч Намсрайн Банзрагч. За энэ хоёр хүн гэхэд хоёулаа манай Адренерээр яригдсан хоёр хүн сууж штэ
Олимпийн өвөө хэмээх шагдрын Магунгай гэх мэт олон нэрс араас хөвөн энэ нутгаас гарсан алдартнууд гэх юм бол өнөөдөр бид Алдар хааны нэгэн сууд хөвөний талаар ярих гэж байгаа. Энэ эрхэм бол төрийн шагналт, соёлын гавьяа зүтгэлтэн, дорны их яруу найрагч Бигзийн явуу холон юм. За түүний намтар гэх юм бол за аав нь Бигз гэдэг шүү дээ, тий. Бигзийнх ер нь бол 2 охинтой. Тэрнийх нь голоор яаж төрсөн юм бэ сайн мэдэхгүй байна. Гэтэ нөгөө бүстэй хүүхэд буюу эрэгтэй хүүхэд энэ айл төрөхөөр энддэг. Ерөөсө тогтдгоо. Тэр нь бүр 4, 5, 6. Тийм бүр 6-гийн 6 эрэгтэй хүүхэд төрөө тогтоогүй. Ийм хэцүү одоо заяатай байхгүй. Тэгээд 2 бүсгүй хүүхэд гарцсан. Тэрнээс хойш 6 эрэгтэй хүүхэд төрсөн чинь бүгдээрээ одоо эвгүүдэд 5 нь одоо өнгөрцөн. Тэгээд ганц л үлдсэн нь одоо энэ өнөөдөр бид ярьж байгаа Бигзийн явуулангаа байхгүй. Тэгэхээр энэ ганцхан хүүхдэд урд нь ингээд 5-5 эрэгтэй хүүхдэд алдчихаар энэ айл яана. Тэ хэцүү дээ. Тэгэл ганц гарсан одоо хүүгээ найдлах гэж бодвол тэгээ нөгөө нэг өсгөхдөө бусдаас илүү нандин, илүү нөгөө нэг юм чамбаа өсгөж байгаа. Бүр ингэдэг байсан гэдэг нөгөө 1929 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Алдар хаан сумын хотод төрсөн гэж байгаа. Тэгээ хүүдээ анх төрөхт нь Яван халан буу гэдэг нэр өгч байгаа. За энэ нэрийг болохоор зүгээр ч нэг хүн өгсөн юм биш. Энэ одоо нөгөө хүүгээ алдахгүй тулд энэ айлчим бүр нутгийнхаа одоо номтой юу гэдгийг те ламыг бүр яг даалгаж буюу энэ хүүгэл даасан ламтай. Өөрийг нь даасан ламтай гэсэн үг байхгүй энэ хүү. Ингиж одоо нөгөө нэг ээж аав нь энэ хүүгээ алдахгүй тулд хичээж байгаа. За ядчил ингэдэг. Бүр гэртээ хүн оруулахгүй. Хүүгээ гэрээсээ гаргахгүй. Тийм. Хажуу айл майлдаа оруулахгүй. Гэрт нь хүмүүс орох юм бол одоо яадгийн те урд нүүдэр мэдгдэд яадгийн ямар ч үсэн ингээд ерөөсө хүний нүдэнд үзүүлэхгүй хүнээс хамгаалж хайлаад нүдний цөцгийн мэт хамталж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хүүгээ эндүүлэхгүй тулд өвчин зовлон бас их ороодог. Тэр болгонд нөгөө лам харин дээр ойрхон юу отож марам юу гэдэг те тэр болгоныг авчираад ингээд үзүүлдэг. Ямар сайндаа даасан ламтай гэдэг чинь те байнгын ингээд өвдөж энэ дээр болохт ард нэг юм лам одоо юу гэдгийг тэр үргийг нь гүйцэтгэхэд ингээд байж яана гэсэн үг. Тэгээ энэ хүү чинь бүр 7 настай болцсон хойно анх хажуу айлд орж үзэж байгаа. Ингэтэл ээж аав нүдний цэцгийн мэт хайрлсан. Тэгээд нөгөө би хаан жоохон сулбар байх вэ гэдэг одоо тухайн үед чинь зуны цагт манай монголчууд чинь хон хагалдаг байлаа шүү дээ тий хон мань гаргадаг байлаа шүү дээ. Гэхдээ энэ айл болохоор сар болгон хон хагалдаг. Өвөл зун хамаа байхгүй. Нөгөө хүүгээл шинжүүлтөө тий байнгын хоолундтай байх гэдэг. Гэтэл нутгийнхан болохоор 100 хон хагалахгүй цагаа дэгрэл болох гэдэг. Тэгээд нойтон мах хэрэгтэй болохоор Бигзийн л байгаа. Бигзийнх л хүүдээ зориулж хон хагалсан байх хэрэгтэй гэдэг. Ингээ очдөг. Тэгээд хүүхч гэсэндээ баг багт нэг өвчөө ороодаг байсан гэж байгаа. Тэгэл ээж аав ерөнхийдөө нүдний цэцгээ байл. Одоо ингэдэг юм байна л да. Хоол унд мунд нь бол ерөөсө тансаг байгаа бүхнээ. Тэгээ хүү бол одоо төрүүлгээ арч битнэх доош арч битж байгаа л хоол ундаа иддэг. Ингээд бүр ирэх тайг өсөж байгаа байхгүй. Тэгээ ингээд ширээн дээр байгаа нэг тавг шүү дээ. Тавган дээр ингээд бооцог ч юм уу гамбирч гэдэг шүү дээ. Тийм хүмүүс байлаа гэхэд дангаараа байх юм бол хүүхэд идэхгүй. Дээгүүр ингээд битүү өрөм хоцсон байж ижил хүү идэнэ. Ингэж хоол ундаа хүртэл ингэж голдог. За тэгэж байжгаад нэг өдөр хүүхэд л болсон юм хойно савааг үзгүүж явж байгаад нөгөө нэг анхны нэг юу мөг нь аваагүй. Анхны шиж дайгч тий. Дайх махыг аваагүй. Нөгөөд нь баг бүслэгийн хөтлөө ургацсан байсан гэж. Тэгээд згсийгээл явж идэг. Халамж байсан 100 ч байсан. Тэгээд 7 нас хүрсэн хүүч. Гівгэнд хажуу айлгаа яваарсан гэсэн. Тэгээд нөгөө өсмөсөн згсээ яваад байсан. Тэгээд хажуу айлынх нь хөгшин өстэй бүр залбирж байгаа л чимээг өг нууцаал гаргасан бол та. Ингиж нөгөө нэг хэрвээ тэр айл руу ороод эндчих юм бол магадгүй тухайн үед чинь тий. Ингээд нөгөө хүнд үзүүлснээс болоод эндчтэй гэдэг ч юм. Ийм хүн дээр тусах учраас хажуу айл нь хүртэл тэрийг ойлгодог. Тэр бүр ингэдэг. За ийм байдаг юм. За тэгээд бүр нөгөө нэг 6 7 нас хүрсэн хойно их чинь харж агаад нөгөө нэг 100 болсон чинь нөгөө нэг их үстэй нөгөө дүүнл гүгээд байхгүй. Тэгээ нөгөөт нь халуунд халж байгаас хөлс болсон уурсаал тий. Тэгсэн чинь их чинь харж агаад нөгөө хоёр ихчтэй гэсэн их чинь харж агаад аав ээжээс нууцаас дарж агаад үсийн хэрэг хайцсан баг. Ингиж үсийг нь хөнгөлөөд тэгээд ээж хоёр нь цаавда ингэсэн бол яах вэ тий. Өдөөс өдөр харж агаад үсийг нь хөндөөгээд тэгээд тэр үед хөндсөн гэж байгаа. Ер нь бол одоо ингээл ерөөсөө ийм. Тэгэд анх одоо яг хажуу айлтаа оруулсан гэж байна. Нацаг захирагч гэдэг байгаа байхгүй. Нацаг захирагчтай энэ хүүг оруулахдаа аав ээж нь хүртэл анх айлд оруулж штэ тий. Ингэхдээ хүртэл ийм ёстой. Тотхон дээр нь алтан гэрэл судар тавьж байгаа. Тэр айлынхаа. Тэгээ босгон дээр нь цагаан эсгий дивсээд тэгээд цай эдээтэй хөдөө өгөөд оруулж байгаа байхгүй. Ингиж одоо нөгөө хүүгээ бүр өстой бүр нүдний цэцгийн мэт ингэж хайрлаж өсөж байгаа. За ингээд нөгөө яван халан буу гэдэг байгаа маань тий. Яван халан буу гэдэг байгаа. Баг бахаас одоо нэцэг ихийнхээ өнхийн энэ цаг наргүй хараа нэлтэн дор халамжин дор өсөж байгаа.
Ялиgal хоол ундаа тий хамгийн сайн болгоныг л ингээ барай байж гэсэн үг байхгүй. За ингэж явж байгаа 7 нас үрсээ. 7 наснаас хойш бол одоо ингээл хажуу айл майлаараа орж гарах. Одоо нэг хүүч хараа гайг боллоо гэсэн юм уу. Тэгээд хажуу айлаараа орж гардаг үеийнхэн одоо голынхан хүүхдүүдэд тоглож нааддаг. Ингээ явсан байдаг. За тэгээд ерөөсөө сургуульд явахаар болоод тэр үеэс болохоор ингээд аав нь өөрөө нөгөө хүүдээ зориулаад тий аав нь өөрөө бас нэг сурсан мэдснээ одоо хүүдээ зориулаад нөгөө бичиг үсэг зааж өгч байгаа дөрвөн аргын тоо зааж өгч байгаа ингээд давхар өөрөө хүүгээ ингээд аав нь бас гэрийн аргаар сургаад байгаа. Тэгээ нэг өдөр байжсэн чинь яван халан буучин гүүж явж байгаа тоглож гүүж ээжийнхэн дэрэг сууж байгаа байхгүй. Ээжийг нь дижид гэж байгаа байхгүй. Дижид нь болохоор ингээл утсан ирээд юм оёо сууж исэн юм байна л да. Тэгээ байжсэн тэгээ яван халан буу гадуур тоглож явжсэн гүүж орж ирээд хажууд нь ирээд хэсэг удааг үзснэ гівгэн торлол явцсан гинэ. Тэгээ юм оёжсэн тэгээ ингээ газар хайсан ч тэвэн байхгүй болцсон. Тэгэл сандралдаал яасан гэсэн чи өсгөр өн зогтцсон. Тэгэл ерөөсөө юу юугүй аав нь орж ирэл хөлийг нь дээш нь харуулж байгаа л одоо хайчаач байдаг юм уу те тэр эсгийг ингээ задлж байгаа нөгөө тэвнгийг авахгүй болохгүй цаашаа шигддэг гэдэг чинь те тэгэр гэдэг болохгүй араас нэг юмар авчиж байгаа задлж байгаа л авсан гэд. Тэгэл тэрийг нэг имжлэл яасан. Тэр нь бол одоо сүүлд бүр том болсон хоньсондоо тэр одоо сорвин те байж исэн гэдэг. За тэгээд яван халанбууг аав нь бол одоо 10 хэдэн настай байхад нь одоо нэг өөрөө бол нэг бага наснаас ингээд нэг юм бичиг үсэг юм цаагаас сурч байгаа шүү дээ. Тэгээ 10 гаруй настай болоод эхэлж явах үед нь шинэ үсэг гарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин 28 9 оны хүн 30 гэхэр чин нэрээ тийм л дээ 42 оноос ч манайх чин кирилл үсгийг хэрэглэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд шинэ үсэг гараад тэгсэн чинь аймгийн төвд шинэ үсгийн бүлгэм гэж байгуулагдаад тийшээгээ хүүхд тавиаж байгаа болж байгаа. Тэгэхээр өөрөө энэд маань сумд байгаад идэг аймгийн төв рүү явах хэрэгтэй болж шүү дээ. Тэгээ одоо нөгөө нүдний цэцгийн мэд хүүгээ яах вэ? Яаж явуулна? Ээж аав нь. Тэгээ ямар ч байсан явуулахар болоод тэгээд ерөөсөө нөгөө аймгийн төв дээр нөгөө хөргөнийх нь гэдэг одоо айл байдаг хамаатан айл байдаг тийшэл явуулдаг юм байна л да. Тэгээ аймагт очиод манай хүн чинь шинэ үсгийн бүлгэмд суралцаад тэр хаагур яг тэр нөгөө нэг өөрийнх нь араас дахиад нэг эрэгтэй хүүхд төрсөн юм байгаа. Ямбо намшиг гэдэг өөрийнх нь эрэгтэй нэг дүү төрж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр дүү нь уулын төрцсөн байсан. Дүүтэйгээ хайртай ойрхон байсан. Тэгж жагаад аймгийн төв рүү сургуульд явцсан хойгуур нь дайраад дүү нь гинт нас орчиж байгаа. Үнэхээр л одоо тэр айлд их хатуул одоо жилүүд өнгөрчтэй. Тэгээ нөгөө нэг дөнгөж нэг дүү мүүтэй болоод ингэсэн байсан хүүчин те. Магадгүй нөгөө нэг ингээл ээж аав нь ингээл лээсэн бол гэр бүл ойр дотонд л хамгийн хайртай байж та те. Тэгж байгаа дүүн нас утсан гэдэг мэтийг аймгийн төвд сурж байгаад мэдсэн байгаа байхгүй. Тэгэл нөгөө жоохон байсан хүүхд чинь хамгийн хайртай дүүн өнгөрцөн. Тэгэл маш их сэтгэлийн шарахыг мэдэрч байгаа. Тэгээ хөргөн ахынтай байж байгаад тэгэл гүүж гараад тэр айлдаа байсан нөгөө их шиг тайрцаг буюу одоо хөгжим радио ч юм уу те. Тим имийг авч гараад бүтэн өдөр чинь дуу сонсоод уйлсан гэж. Дүүгээ яагаад. За ингээ хайртай баг дуун өнгөрсөн түүнд хамгийн гонхтой зүйл болсон бол тэр үеэр яасан бэ гэхээр өөрийнхөө тэр гоны зовлон гарах юм олж авч байгаа байхгүй. Тэгээд мэдээж нөгөө шин сургууль Монголд очсон байсан нэг шүлэг мүлэг юм сонсцсон л байсан байлгүй. Тэгээд тэр их сэтгэлийн гоньга шүлэг болгож гаргадیں۔ Тэр үед. А гэхдээ тэр шүлгээ бол эргээд сүүлд хойчин самдгүй. Эргээд сүүлд нь би тэрийг тэмдэглэж авсан юм байхгүй гэдэг. А гэхдээ тэнд бас яг хэрвээ уран бүтээл шүлэг тэ чанар талаас харах юм бол тэнд маш сайн нэг юм гарцсан. Би тэрийг мэдээд идэг. Хамгийн анхны дотроо гаргаж байгаа хэлбэр нь тэр байхгүй. Дүүгийнхээ араас гашуудаад. Тэр хамгийн шилдэг бүтээл нь ч байж магадгүй. Тийм тий. Тэр чинь бүр яг сэтгэлээс нь гарч байгаа бүр. Тэгээд тэр нөгөө нэг их шиг тайрцаг сонсож байгаа үед нь одоо мэдээж хөгжим ч юм уу дуул юм уу явж исэн байж таарж байгаа. Тэгэхээр яг тэр цагаас ахуулаад тэр мөчөөс ахуулаад энэ хүн дуу шүлэг те дуу шүлэг энэ зүйлд одоо дурлаж гэдэг юм уу те эсвэл нэг юм нээгдсэн гэдэг юм. Тэгээд дүүгийнхэн дурсгал зориулж нөгөө өөрөө зохиож ингэж тэр нөгөө шүлгээ өөрөө бас нэг аяа болох гээд ингээд дуулах гээд ингээд байжсэн тухайгаа өөрөө дуусч ярьсан байдаг. Сэргэлэн цовоо ягаахан царайтай хайртай дүү Ямбо намшиг нас болсон өдөр одоо энэ яван холом халанбуу гэдэг энэ хүн ах болж байгаа. Хүүхэд насаа орхиод том хүн болж байгаа. За ингээд ухаажиж дүүдээ зөрүүлж бичсэн шүлгээрээ уран зохиолын зам руу орж ирж байгаа. За хоёул хамт ажиллаж ярьчих. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын үрээтэй Morton Residence мэдтгэж байгаа. За Morton Residence маань одоо 100% ашиглалтанд орсон 20 дугаар ээлжийн одоо байрнууд байж байгаа. 58-аас 120 м квадрат бүхий 2-4 өрөө байрнууд бэлэн байна. За эдний хотхон их гоё ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээнд суурилсан. За тагтаа 100% тооцоогүй гэж байгаа. 30% тооцох хэвээр тагтаа 100% тооцоогүй болохоор 20-45 сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Тий. Чи одоо компаниуд ашгаа бодол шууд л юу вэ? Стандартаар 30% штэй гэдэг. Тий, стандартаар 30% гэдэг. Би нөгөө авах бодсон шүү дээ, тий. Тэнгуут л ингээд одоо жишээл тактикадаа ч манай балкон заяа. Балкон ч ингээд нэг юм хэмжээтэй байгаа шүү дээ, тий. Тэнгуут байгууллагууд яадаг вэ гэхэлээ, бусад газрууд яадаг вэ гэхэлээ. Одоо гадна тал нь металл басаад явж илээ заяа. Ингээд балконых нь шилэн туллаа. Тэгээ болоо. Гэтэл
энэ газар нөгөө тагтаа 100% тооцоогүй шүү дээ. Тэгсэн ирнээсээ нөгөө нэг металл басаадаа ингэж бүтэн явуулаад айлынхаа нөгөө нэг балкон руу гардаг хаалга маалга цонх монхын бүтэн металлаараа бүрээд ингээд гараа явуулсан. Зөвхөн тэр металлыг хэмнэхэд заяа. Нэг барил нэг одоо айлаас чинь хитэн төгрөг гэлээ. Гэтэл эн чинь 200 300 айл байгаа шүү дээ. Ингээ бодохоор өчнөөн төгрөг зардал гарсан. Дээрээс нь балконо тэр чигт нь үнгүй өгнө гэдээ ингээд идэг. Анхнаасаа л одоо энэ FS Construction-ыг анхны үүсгэн байгуулж байгаа аав нь багхгүй. Аав нь анхнаасаа л тагтаг тооцдгүй байсан. Тэгэл өнөөдөр ихэд чинь материалын үн ямар болцсон бэлээ те. Гэтэл хүүн залгамжлаад аваа явж байгаа. Тэгээд яач ч нөгөө менежерүүд ч юм уу те энэ зардлаа ирүүлээ таны л та гэдэг. Тэгэн гутал ерөөсөө хөдөлдөг юм. Үгүй ээ энэ миний аавын анханасаа хийжсэн юм. Энийг би яг энэ хിവэр нь байлгаа. Тэр металлаар ингээ бүтэн бүр эндээс бид нар ашиг харж болохгүй гэдэг. Энэ минь надад айгүй гой санагдсан. Энэ ч яг нөгөө сэтгэл байхгүй. Яс зүй сэтгэл те. За энэ байшин маань дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын компани брэндтэй хамтарч ажилладаг юм байна. За хүүхдийн тоглоом гэдэг бол хамгийн чухал байгаа. Чанаргүй амархан эвдэгчдэг юм бол хүүхдийг гэмтэх, амь насанд аюултай юм байдаг. За эднийх бол алдартай юм брэндтэй болохоор одоо тийм эвдрэх асуудалгүй юм шиг байна. За хотхон дээж өргөх талбайтай гэж байгаа. Энэ их одоо зөв шийдэл санагдаж байгаа. За лифт орц гарцын хэсэг нэг юмд буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс за мөн хүүхдэд дайсал эхлүүлэх гэж байгаа ээж аав нарт маш хэрэгтэй ийм шийдлийг одоо нэвтрүүлсэн байгаа. За фасад нь өөрөөсөө гэрэлтэй гэж байна. За энэ ч металл фасад өөрөөсөө гэрэлтгэх их л сайхан гоё харагдах юм тийм ээ. За шоурум буюу одоо загварын байр нь зайсан толгойн зүүн талд яг хотхныхаа хажууд байж байгаа. Америк сургуулийн чанга хойно байрладаг. За энэ чи очиод одоо өрөөний зохион байгуулалтуудыг ашигласан барилгын материал юу гэдгийг бүгдийг үзээд одоо ингээд байртайгаа танилцах боломжтой юм байна. Борлуулалтын албаны дугаар нь 76 тэг 67. За баярлалаа. За баярлалаа. Би тэр нөгөө сүү өргөх талбай гэдэг ганцхан юм хэлж байдаг хөө. Одоо ингээд ахмадмууд маань те одоо эмээ өвөнөр маань ээж аав маань яах гэж тэр сүүг өргөж байгаа гэхээр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэ үр хүүхдийнхээ сайн сайхныг бодож тэр цав цагаан сэтгэлээр гарч байгаа зүйл. Үүнийг нөгөө одоо үед бид нар харахтаа хитрхи юм хатуу талаас нь харчих юм бол те сүү өргөж ийн гэл ингээ ямццаад байдаг машин дэргэн дээр буугаад юм байдаг гэдэг. Энэний хамгийн тод жишээ нь манай нисэх байхгүй. Нисэх дээрээс тэр хол явж байгаа үр хүүхдийн араас тэр имэн ээж нь насаараа өвдөө өсгсөн хүүхдээ холын холд үдчихэж байгаа бол араас нь сайн сайхныг хүсээд өргөж байгаа. Энийг яагаад гэм зөвөр ойлгочих болдгоо юм бэ те. Тэгээд гэхэд л ийм ганцхан хотхон гэхэд ийм нийтэд нөлөөлж болох үс ийм хөөрхөн шийдлийг хийсэн байна. Яагаад жохон зайд сүүрэг талбай гэж хийж болдгүй. Эн чинь яг тэр зөв одоо харах тэр хандлагыг одоо авчрах гэж байгаа байхгүй. Тэгэхгүй цонхоор өөрөөр мэдээж машин дээр уун тэгдэг. Тэрнээс болоод сүү өргөх жоох юм нэр хүнд жоох юм болчихгүй. Нэг иймхэн шийдэл байхад болчих жоох тий. Гоё. За баярлалаа мөртөөс танилцтай. За ингээд яван халан буу гэдэг нэрээр л яваад шүү дээ тий. Яван халан буу. Тэгсэн чинь одоо миний би ном авчих юм матч энэ Саруул Буянга бичсэн ном байдаг байхгүй юу? Одоо Яваа багш гэсэн ийм ном байгаа. Тийм хоёр хүний хамтран бичсэн ном байдаг. Энэ Саруул Буянга болохоор редакторын нөлөө ажилласан байлээ. Тэгээ энэ хүн энэ номонд бичгтэй болох юу гэсэн гэхээр Яван халан буу хэмээх энэ нэр нь шүү дээ тий. Ялгуусан гигинтний өгсөн нэрийн дуудлага ялгуусан гигинтний өгсөн нэрийн дуудлага заяа. Сунжраад янз бүрээр хэлэгдэж өөр өөрөөр бичигдэж байхад нь эзэн нь миний нэр ийм тийм гэж нэг их тайлбарлан хэлж байсангүй. Нэрийнхээ талаар юус ярьж байгаагүй. Харин үндсэн нэрээ бүрэн хадгалж, үндсэн нуруугаа бүрэн хадгалаад орчин үечлэн дуудлага хувиргасан нь өөрийнх нь авьяасах баг. Тэгэхээр өөрөө нэрээ явуу холон болгосон байх юм шүү дээ. Яван халан буу гэдэг нэрийг. Яван халан буу гэсэн урт нэрийн утгыг тайлбарлахыг хэмээн өөрөө бодоод зурхаач тэр биш гэдэг хүн дээр очисон юм байна л да. Очоод тэгээд нэрнийхээ учрыг хэлж өгөөч гэд очисон юм байна. Тэгсэн чинь тэр биш болохоор за ер нь бол их агуулгатай нэр юм байна. Болохондээ би ямар ч сан ганц хоёр тийм ном харж үзэх хэрэгтэй байна. Тэгж байгаа чинь хүрээд ирээрэй гэсэн. За гэд. Тэгээ хэд хоног байжгаад удалгууд тэр биш гэдэг зурхаач нь уццсан гинэ. Яван халан бууруу. Тэгснэ чиний багшийн нэрний утга учирыг бүрэн гаргаж орчууллаа. Би цаасан дээр хідэн үсэг 50 чи ирж аав гэд хэлсэн байгаа. Тэгээ нөгөө нэг очоод яасан чинь нөгөөдгөн дээр нь яван халан буу гэх нь жинхэнэ дуудлагаараа бол яван халан буу. Егэр яван халан буу гэх төвд үгэ. Гэд монголчлох юм бол гүйцэд бэлэг бэлгийн эрхэд хөвгүн гэсэн ийм нэр байж. Амхандаа цаагаараа энэ хүүгэлтэй одоо бүтэн үлдээхийн тулд одоо тухайн үеийн тэр бурхны шашныхаа тий юугаар ийм нэр одоо өгсөн л байгаа байхгүй. Утгыг нь тайлбарласан чинь гүйцэд бэлэг бэлгийн эрхэд хөвгүн гэсэн нэрээс гэж.
За тэгээд түүний хувьд бол одоо аймгийн төв мөв дээрээ сууж шинэ үсэг мүсэг гэж яагаад 16 нас хүрээд тэгээ Улаанбаатар хотод ирсэн байгаа. За Улаанбаатар хот ирэнгуутлаа санхүү эдийн засгийн техникумд суралцсан. За тэнд санхүүгийн техникод өөрийн одоо үе нас чацуутан цэвэг мэдийн гай төв гэж хүн байгаа. Энэ хүнтэй нэг ангид тохоо нийлүүлэн сууж тус сургуулийн дэргэдэх утга зохиолын дугуулангаас уран бүтээлийн гараага хамтдаа эхэлсэн энэ хоёр хүн. Ингээд 1945 онд санхүү эдийн засгийн техникумд орсон хүн маань 49 он гэхэд төсвийн нябо орлого төсвийн зааварлагч мэргэжлэр төгссөн. За ингээд түүний диплом дээр болохоор бигзийн Иван Калан нөгөө яваа холон гэдэг чинь бүр Иван буюу нөгөө нэг орос дуудлага шүү дээ. Иван гэж бичдэг шүү дээ. Иван гэд тэгээ Калан гэж бичигдсэн байдаг. За тухайн үед одоо нөгөө нэг өсөндөө Монгол бичгээс ч байдаг юм уу те тэр бичвэрээс ингээд кирилл рүү буулгахад нэр нь ингэж буусан юм уу те яасан. За ингээд Иван Калан гэдэг бичигдсэн. Тэгээ бүр анхны шүлгүүдийнх нь ард нэр нь явдаг шүү дээ. Тэгэхэд яг Иван Калан гэсэн ийм нэрээр явдаг. Тэгээ энийг нь уншсан хүмүүс энэ дундаас нөгөө нэг яруу найрагч Сингеога гэсэн юм бэл. Чиний нэрийг уншигчид Монгол хүнийх гэх юм уу, Орос хүнийх гэх юм уу гэд нөгөө чинь шүүмжилсэн чинь өөрөө болохоор яваа улан гэсэн яруу сайхан нэрийг хайрлсан гэж байгаа. Одоо тэр үеэс ахуулаад Иван Калан гэд ингээд шүүмж ороод шүү дээ, тэ Монгол олсон мэддэхгүй нэгэн гутал. Тэр үеэс ахуулаад яваа улан гэж өөртөө нэрээ бичсэн. Ийм юм байна. За сургуулаа төгсөөд Архангай аймагт хуваарлагдсан. Архангай аймагт гүйцэтгэх захиргаанд нэгтлэн бодгочоор залуучуудын үнэн сонинд сурвалжлагч хийх. Тэгээд техникумд байхын шүлэг бичсээр энэ тэр шүлэг бичсэн шүлгүүдээр Цэнхэр мандлын тэнгэр дор гэдэг нөгөө Архангай аймагт очсон учраас Цэнхэр мандал гэдэг лөө те. Тэгээд Цэнхэр мандлын тэнгэр дор гэдэг ийм шүлгийн төвөр дээрэс нь бидний өсөл гэсэн ийм яруу найргийн хоёрч төвөр хэвлүүлсэн юм байна. Тэнд байх хугацаанд. За энэ үеийнхэн тухай ардын уран зохиол Сэнгийн Эрдэнэгүй дуусж байгаа. За 1948 оны өвлийн ихээр нийслэлийн 2 дугаар сургуулийн олон цонхтой нэгэн давхар дүнзэн байшингийн нэгэн том зааланд нь залуу зохиолчдын зөвлөгөө болсон юм аа. Тэр зөвлөгөөнд офицерын сургуулиас хожим нэртэй орчуулагч болсон Амин Даваа. За 1950-аад онд ихэд дэлгэрсэн дууны үг буюу хүний ганц роман бичсэн Сандгаа бид гурав гэдэг ийм хоёр хүнтэй гуруулаа Сэнгийн Эрдэнэгүй очсон юм байна л да. Тэгсэн чинь санхүүгийн техникумоос оролцсон гайтв урт хар нэхий дээлтэй. Тэгээд Б Иван Калан нэг янзгүй айхтар хавар намрын болтойтой ийм хүн ирсэн гэж. Тэгэхээр тэр үед болохоор Иван Калан гэдэг нэрээр яваад байгаа зү тэ. Тэгээд баас тухай залуу зохиолчдын бүтээлийн тухай ихтгэл тавиад төрсөн газар гэдэг миний шүлгийг сайнны жишээ болгон одоо уншиж тэр хүмүүст хүргэж ийсэн юм аа. Дараа нь үдшилэг болсон чинь гайтв тэр Иван Калан бид залуу зохиолчдын цомирлог гэдэг будгийнх нь үнээр арилаагүй шинэ номд орсон шүлгүүдээ уншиж билээ. Тэгэхээр тэр үед болохоор одоо баастгаа жишээлбэл залуу зохиолчдын цомирлог гэдэг юм ном гаргахад тэр нэг юм хэвлэмэл юм гаргахад тэрэн донд нь гайтв, Иван Калан тэгээ Сэнгийн Эрдэнэ одоо жишээлбэл те шүлгүүд нь багтаж орж исэн юм байна. Тэр тухайга ярьж анх одоо нэг мэддэг болсон. За ингээ 1954 оны намар гэхэд Горькийн нэрмжит утга зохиолын дээд сургуульд суралцах боломж олцсон. За ингээд энэ хүний хувьд бол одоо нөгөө Архангайд ажиллаад ганцлаг шүлэг мүлэг бичээ залуу зохиолч гэж явж байгаад одоо жинхэнэ утгаараа мэрэгжлийн одоо бичих тал руугаа орж эхэлж байгаа. Үүнийг нь болохоор шин шатанд гаргаж байгаа хүн нь Монголын зохиолчдын хорооны дарга Дашцэвгийн Сэнгээг байна. Тэгээ яаж юм гэхээр энэ шавнараас харж хагаад цаашаага улам хөгжих боломжтой гэдэг юм уу те эсвэл энд нөөц байгаадаа гэсэн хүмүүсээс сонгоод хамгийн хайртай шав гэдэг байгаа энэ Иван Калан буюу те яваа болон сонгоод Горькийн сургууль руу явуулсан байгаа байхгүй. За тэгээд төрөөр бол одоо очихт нь хамгийн түрүүнд шүү дээ тий. Дэлхийн ардсан залуучуудын дуулал зэрэг олон гайхамшигтай тийм дууны шүлэг тий юмудыг бичдэг байсан Лев Ошанин гэдэг хүн байгаа байхгүй. Энэ хүн дээр анх очсон. Тэгээ яг энэ хүн дээр анх очиод ерөөсөө дорн гэдэг юм уу тий Монголд ийм яруу найраг бичих боломжтой нөөцтэй тий юу гэдгийг ийм дотортой тэгээ тэр талынхаа амьдралын хэм маяг бүх юмаа ингэж шингээсэн ийм хүн байд юм байна гэдгийг энэ Лев Ошанин гэдэг хүнд яваа холон очиж харуулж байгаа юм. Анхны Монгол шавь. Тэгэл очиод яг энэ олон ч одоо энэ Сергей Смирнов, Александр Межиров, Евгений Долматовский, Николай Поспелов гэдэг ингээд зөвлөлтийн алдартай зохиолч нэтэр юм уу тэр сургуульд нь бас байдаг, багшилдаг тэр хүмүүсийн бүтээл бүтээлтэй танилцаж задаргаа мадаргаа хийдэг. Тэгтэл энэ Лев Ошанин гэдэг хүн дээр анх очсон хүн нь энэ яваа холон Иван Калан. Тэгээд энэ хүнийг харчаад ерөөсөө Монголд ийм юм байгаа юм байна гэсэн. Тэгээд манай хүн ч ерөөсөө 1959 он гэхтэн очичоод 1959 он гэхэд яг энэ сургуулийг бүр онц дүнтэйгээр бүр юм цоорхоод өгсөн гэж. Тэр үеэс нь ахуулаад араас нь заяа одоо нөгөө нэг Монголын оюутнууд буюу утга зохиолын одоо сургуульд орж байгаа оюутнууд буюу те Динбийн бүрөвд орж байгаа. За Нямд орж Няма Даш Балбар гэх мэт одоо энэ хүмүүс тийшээ очиж байгаа байхгүй. Очихт нь Иван Калан нөгөө яваа холонгийн улсаас ирж байгаа хүмүүс
Эднэрт бол ийм дорнын юм байгаа шүү гэдгийг тэр багш нар нь тэр том зохиолуудыг бичсэн дэлхийн алдартай зохиолчд нь мэдж байгаа гэсэн үг. За манай он бол 59 онд онц дүнтэй сургуулиуд төгсөөд ирсэн. Тэгсэн чинь яг нэг тухайн үед зөвлөлтөд сурдаг байсан одоо оюутнууд ч бас нэг нэгнийгээ мэдэх нь шүү дээ. Монгол оюутнууд чинь тэр үед тийм олноорооч биш баг. Тэгтэл нэг дороо байгаа болсоо чи нэг нэгнийгээ мэдж байгаа. Тэгээд гэж яхад сургуулаа онц дүнтэй төгсөж чинь. Ер нь сургуулаа төгссөн монгол оюутнууд тэндээ нэг юм сургуулаа төгсгөр нэг үдшилэг маягийн юм хийдэг гинэ. Тэгэхдээ нэг бусад монгол оюутнууд өөрөө сургуулж байгаа монгол оюутнууд бүгд ингэ дуудаад хамтдаа нэг юм хаалт гэх юм уу нэг оройн шоу гэдэг нэг юм хийдэг. Үдшилэг маягийн юм хийдэг заяа. Тэгсэн чинь тэнд нь сургуулаа улаан дипломтой төгссөн. Бас лирика нэртэй яруу найргийн ном нь орос хэл дээр гарсныг хэлэх үү. Манай хүнч нилээд зангарахтаа энэ одоо үдшилгийг хийсэн гэж байгаа. Тэгэхээр тэнд сургуульд сурж байхдаа оюутан байхдаа энэ лирика гэдэг нэртэй яруу найргийн ном гаргацсан. Тэр нь орос даяар алдартай болсон. Үүнээс шалтгаалаад нөгөө нэг оюутан чинь те араасаа ингээд мөнгө хүлээгээд тийм ажил хийгээд амьдралаа залуулах хэрэгтэй бол энэ хүний ном тэр төстэй ингээд оюутан байхад нь тараад ингээд тэгэд өөрөө бүр нөгөө оюутантай бодох юм бол илүү орлоготой илүү ер нь бол боломжтой болсон гэсэн үг байхгүй. Тэрнийхээ хэрээр сургуулийнхаа төгсөлтийг нөгөө улаан дипломтой төгссөн учраас нэлээд зангарахтай хийсэн гэж байгаа. За соёлын гай үзтгүүлтэн цол хүртдэг чойжилж ав гэж хүн. Энэ хүн яг тэнд нөгөө нэг өөр сургууль сурж байсан оюутан. Тэгээд нөгөө нэг үйлчлэгтэр нь очиж байгаа байхгүй. За ингээд очисон. Тэнд байсан одоо оюутнууд бол ер нь бол тийм лут одоо үйлчлэгүүдийг хийдэг байсан. Тэр дундаас бүр лут нь явуугийнх болсон шүү гэж байгаа. Ерөөсөө бүр язгуурдны маягтай бүр тийм онцгой тийм хаалт одоо үдшилэг болж л те. Явуулангуйтай нэг үед зэрэг сурж исэн алдар төгсмийн зохиолч давгийн лувсан шарг гэж хүн байдаг. За энэ хүн болохоор бүр яг энэ талаар дурссан байгаа заяа. За тэр үнэ одоо тэр зөвлөлт чинь те Бээжин гэдэг нэртэй зочд буудлын байдаг байсан юм байна тэр үед. Тэгсэн чинь Бээжин зочд буудлын зоогийн газарт нь одоо тэнд сурж байгаа манай монгол оюутнууд үдшилэг хийж штэ. Тэгээд энэ чинь 59 он 60 он гэсэн үг байхгүй. Тэр үед их нэртэй байсан Бэмбер Инчунга найз гэдэг Евгений Долматовский. Тэгээд дээрэс нөгөө Лев Шонин гэдэг нөгөө багш нь. Тэгээ Оросын зарим нэг зохиолч нар. Бүр дээрэс нь монгол оюутнууд оролцсон. Ийм тансаг оройн зүг болсон юм аа. За тэр арх дарс гэдэг юм уу те. Тим юм их. Гэтэ бас дан коньяк маягу. Коньяк дагнсан. Ийм байсан санагдаж байна. Гэрэл ингээд унтарч саад гэж байгаа. Нэгсэнд шоу явж шүү дээ үзүүлбэр яваад шүү дээ. Гэрэл унтарчсаал хөгжим ямар л бол ямар жанраар дуурайд л бүжиглэж хачин сайхан нарицгаалсан гэж байгаа. Ганц явуулан ч биш. Ер нь бид нар одоогийн оюутнуудыг бодох юм бол тэр үед баян байжээ. Хожим соёлын гавьд болсон авирын чойжилж ав, гавьяат болсон дугур санжаа, сайданы зөвлөлийн орлогч байсан сүрэн бид нар бүгд Москвагийн радиод хичээлийн бус цагаар нэвтрүүлэгч бас хийдэг байсан гэж байгаа. Тий. Сүрэн бас 8 хийдэг байсан. Тэгэхээр тэнд байгаа оюутнууд маань одоо бүр энэ явуулангийн хувьд гэхээ те ном гаргаад орос хэл дээр ингээд явуулсан тэр нь алдартай болсон зарим нь тэр радиод нь ингээд нэвтрүүлэгч хийдэг те ийм юм одоо орлоготой байж л те ингээд ер нь бол сүрхий хийсэн байгаа. Явуулангийн шүлэг орчуулгадж янз бүрийн хэвлэл төр гардаг мөнгөөр юр дутдаггүй байсан. Тэр цайлга дээр гэрэл унтраал асахад 12 ширхэг шатсан дахиаг орос хүүхнүүд тосгуур дээр тавьдсан заяа. Дахиан дээрээ спирт цутгаал дээрэс нь гал асаагаад ингээд дүл агуулзуулан хүмүүсийн анхаарлыг татах мэт ингээд орж ирж исэн гэж. Хаа байсан тэдэн онд ч тэ. Тэгээ үдшилэг дуусаад тооцоогоо хийхэд бүр маш их тооцоо гарсан гэж. Тэгсэн чинь хэдийн гарсан ингээд одоо бол санахгүй. Тэгсэн чинь санаж байгаас гэх юм бол төлбөр хийх гэсэн чинь манай явууланд 700 рубль дутцсан гэж. Дутсан чинь дараа авчирч өгөө гэд манай барьцаанд нь Швейцарын маш гоё алтан цагаа тавиад явсан гэж. Тэгэхээр тэр оюутан тэгж том үдшилэг хийгээд Швейцарын алтан цагтай байна гэвод тоо. Тэгэхээр тэр хүний гаргасан ном гэдэг юм уу тэр хүмүүсийн нөгөө нэг радиод нэвтрүүлж хийжсэн гэдэг юм уу тэр үед бол оюутан гэхэд хангалттай орлоготой байсан хэлбэр байхгүй юу? Тийм байна. Тэгээд 2 өдрийн дараа гэж байгаа шүү. 2хан өдрийн дараа очиод нөгөө 700 рубль өгөөл цагаа авцсан. Энэ тухай дээр найз нь дуусч байгаа байхгүй юу? Ийм л байж оюутан байхдаа. За ингээд ер нь бол яг 1900 тэр 59 гэж байгаа. За 60 он яг хөө тэрнээс өмнө яг тэр нөгөө нэг Орос руу явахаас өмнө ч гэдэг юм уу те. Тэр үе бол яваагийн үеийнхний бас яг эд тойрвж исэн, бүтээж исэн үе гэж үздэг. Яг энэ үед яваа болон олонний сэтгэлд хоногссон мөнгөн хазаарын чимээ. Би чамд хайртай. Хар ус нуурын шагшуурга, шөнийн танго, би хаан төрөөвэ зэрэг гайхамшигч үгүүдээр тэрэлсэн. Түүний үе чацуутан сэнгийн эрдэнэ уянгийн өгүүлбэрүүдээр тэр үед яг бичижсэн. Гайтв хуц дайчин цоглог мөрөдөө хэлэхэд суусан. Яг тийм эр үеүүдний залуучуудын. Мөн тэднийг дагаад Цэнд, Мөнх, Хасбаатар нарын галтай хурц чүмтлэлүүд
Тэ тэр үеийн сонин хэвлүүдээр гарч олонний хүртэл болж ирсэн. Одоо ингээд бүтээл гарангууд тэрийг нь шүүмжлэхтэр ингээд шүүмжилдэг ч юм уу. Тэ тийм нэг юм эд юм оргилсон үе байж. Тэр үеэс ахуулаад яваг гадаадын уншигчид өндрөөр үнэлэх болсон. Огоньок сэтгүүл гээд манайх их мэдэндээ огоньок гэдэг сэтгүүл байдаг байсан. Тэр сэтгүүл дээрээс одоо тийм зураг хураг хувцас муцас хардаг байсан. Тэн дээр нь үнэтэй ус мус байдаг байсан гэдэг ч үл ингээд огоньок гэдэг сэтгүүлийг манай ах эгч нар маш их ярьдаг. Энэ сэтгүүлд зөвлөлтийн яруу найрагч Софронов гэж хүн заяа. Яг анх удаага дорны их яруу найрагч хэмээн явуу холон нэрлэдэг байхгүй. Тэгэхээр огоньок гэдэг тэр сэтгүүл дээр хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөлтийн яруу найрагч нь өөрөө явуу холонг дорны их яруу найрагч гэж нэрлэж байгаа. А яг энэ анх удаа хэлэгдсэн энэ үеэс ахуулаад ерөөсөө олноо. Тэгээд тэр зөвлөлтөд ч гэдэм юм уу те дэлхийд дорны их яруу найрагч хэмбэ гэх юм бол бигзийн явуу болоо л гэдэг болцсон. Ийм юм байлээ. 30 атхын настай даа шүү дээ тий. Явуулангийн яруу найргийн амьдралын одоо үлэмжих хэсгийг түүний энэ соён гэгэрүүлэх үйлс эзэлдэг гинэ. Тэгэхээр нөгөө нэг насаараа одоо ингээд туураад насаараа бичээд ясан бол одоо хэдэн зуун мянган гэдэг юм уу те ийм байх боломжтой. Гэхдээ энэ соён гэгэрүүлэгч нарийн чинь хамгийн давуу тал нь те тэр алдар нар гэхээс илүү соён гэгэрүүлэх, ардаа үлдээх, дараа үеэ бэлдэх, тэднэртээ дэвж өгөх энэ нь байдаг штэ. Энэ том зүрх нь байдаг штэ те. Тэгээд амьдралынхын дийлэнх хэсгийг яг энэ соён гэгэрүүлэх үйлс нь эзэлдэг гэж байгаа. За Горкийн сургуульд сурч төгсөөд ирснийхаа дараа өөр эренгуутлаа хинч гуйгаагүй, хинч алдаагүй. Тэгэхэд энэ залуу өөрөө утга зохиолын оройн дээд сургууль байгуулъя гэдэг саналыг гаргаж байгаа. Тэгээ бүр эхлүүлж байгаа. Яриа биш эн чинь ажил болгоцсон байгааз эхлүүлээд яруу найргийн уншлаг зохиодог болсон. Дэлхийн сонгодог яруу найргийн сор дээдсээс өөрөө очиулаад тэрийг түгээдэг болсон. Энэ нөгөө соён гэгэрэл нь. Дэлхийд ингэж юм. Одоо бичгтээ ингэдэг. Миний сурж ирсэн зүйл энэ гэд бусадтай бүгдэнд нь сурах боломж олдоогүй өчнөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй бүгдэнд нь нээж хүргэж байгаа. За тэгээд Сергей Есенин, за Омар Хаим, за Гётегийн шүлгүүдийг очуулж өрн дахны яруу найргаас суралцаж уншиж олондоо толилуулж ирсэн. Өөрөө бичгээс гадна. Ийм шүлгүүд дэлхийд байдаг. Энэ улсын шүлэг ингэж бичсэн байна. Тэрийг очуулна гэдэг чинь өөрөө бас маш том задаргаа байдаг шүү дээ, тэ. Дахин маш их задардаг. Тэгээд дорн дахнаас жишээлбэл Ли Байгийн шүлгүүд, Японы хайку бас ингэж очуулж байгаа. Тэгээ өөрөө бас хайку маягийн шүлэг гэдэг чинь ер нь бол цаад утга санаа нь ийм юм шиг байна гэдэг. Өөрөө хайку бичээд тэднийхээ нөгөө нэг залуу яруу найрагч нартаа, бусад яруу найрагч нартаа одоо хэлж ярьж энэ ийм утгатай юм байна, ингэдэг юм байна гэдэг юм зааж ингэж соён гэгэрүүлж явж байгаа. Оросын яруу найрагчдаа бас маш гүн тод нөхрөлт. Ягаад гэвэл хаа байсан залуугаас бичээд алдартай болцсон. Тэр дундаас нөгөө Ли Машонин гэдэг байгаа шүү дээ, тэр багшигаа Монголд авчирсан бүр. Нөгөөдг нь Монголд ирээд. За тэгээд Рима Казакава, Анатоли Софроновыг тэр хүмүүсийн бас бичсэн том зохиолуудыг орчуулж байгаа. Зөвлөлтийн болон тухайн энэ социалист орнуудын зохиолчдын байгууллагатай нягт хамтран ажилладаг. Одоо жишээлбэл Румын байлаа гэхэд Румыны утга зохиол гэж яг ямар зохиолыг хэлдэг. Авлаа манаа орчууллаа монголчуудад хүргэлээ. Дараад нь Социорндээс одоо яадаг Чехословак гэх юм уу тэр улсуудаас нь авлаа зохиолыг нь орчуулад ингээ монголчуудад хүргэлээ. Энэ ажлыг хийгээ явчихж байгаа. Дээрээс нь Энэтхэг, Этиоп, Кубд инх тайвны элчээр очиж олон сайхан шүлгээ бас бичиж ийсэн. Тэр улсуудад бас дуулгаж явсан. Ийм хүн. За би зүгээр бүтээлүүдээс нь зүгээр жоохон дуртахад байна шүү дээ, тэ. Тэхийн зогсоол. Тэхийн зогсоол бол бүгд мэднэ шүү дээ бид нар. Тэр чинь зүгээр нэг юм тэхийг яриад байгаа юм шиг боловч цаанаа бүр амьдралын маш том философи явдаг шүү дээ, тэ. Араас нь би хаан төрөөв. Тэгээд алаг дэлхий төрсөн минь учиртай. Шүлэг минь хүлэг минь гэж тоочод байвал баршгүй. Энэний хажуугаар шүү дээ, тэ. Энэ шүлгээр чинь дуу хийдэг хүмүүс. Монголын хамгийн сайхан дуунууд бас төрөн гарсан гэд хэлэхэд буруутахгүй. Яагаад гэх юм бол зохиолч маань өөрөө энэ Лувсан шаруу, тэ, дээрэс нь Бат төмөр, Шараа гэдэг юм одоо хөгжим бичдэг хөгжмийн зохиолч нартайгаа их ойрхон ажилтдаг гар нийлдэг хүн байж л дээ. За тэгээд ардын жүжигчин Загцрунгаан дуулсан Би чамд хайртай гэдэг дуу энэ хүний шүлгээр бүтсэн байдаг. Дуу минь гомбын төмөн тэмдэглэг байна. Дуу минь тэ энэ дуу чин яваа болонгаан шүлэг байна. Туулын урсгал шөндөө сайхан төмөн тэмдэглэг дуулдаг. Энэ дуу мөнгөн хазаарын чимээ гэд өргөн хамтлаг дуулдаг нь бид нар мэднэ тэ. Мөнгөн хазаарын чимээ байна. Хар ус нуурын шагшуурга гэд зангадгаа дуулдаг. Дээрэс нь зөвхөн Монголд харан хамтлаг дуулдаг тэ. Дээрэс нь Сартаа шөнийн дуу гэд наран хооронд саран байрладаг яадаг тэг маш гоё үгтэй камертаа хамтлагийн дуулсан байдаг. Энэ дуунууд шүлгүүд. Ингээд олон залуу уран бүтээлчид яваа болонгаан шүлгэнд аяг хийж дуу болгосон байдаг. Гэхдээ би түүний нас орсон хугацааг ингээ харчаад энэ дуунуудыг ингээ төрсөн хугацааг нь харчаад түүнээс хойш төрсөн байх юм бол те гэр бүлээсэн ч гэдэм үү юу гэдгийг те Монголын зохиолч хэвлэлүүд хаана одоо яг энэ зохиогч ирэх гэдэг зүйл нь хадгалагддаг юм. Тэгээ түүнээс зөвшөөрөл авсан болов гэр бүлд нь хандсан болов гэдэг дээр би бол юм олж чадаагүй шүү. Ерэн зүгээр.
Энэ үед ер нь л зөвшөөрөл авдаггүй байсан баху. Гэхдээ энэ хүмүүс харамлдаггүй ч байсан байж магадгүй Тий. те. Гэхдээ бид нар одоо бол арай өөр цаг үед амьдарч байгаа шүү. Тий. Хэрвээ цэгцэлмээр байгаа бол цэгцэлсэн л тэр шүү те. Тэгэлгүй байх. Одоо эн чинь Сартаа шөнийн дуугт чинь камертай хамтлаг анх гарч ирж явах үеийнх нь хамгийн алдартай дуунуудын нэг шүү дээ. Энэгээр камертай хамтлаг зөндөө их одоо алдаршсан. За тэр төдий чинээгээр бас ашиг болж байгаа. Тэгэхээр чинь хамгийн чухал юм чинь энэ дууных нь үг байхгүй. Яв болонгон шүлгээр дуу хийцэн тэр ашигаас мөнгө өгөх ёстой байхгүй. Эн чинь бол зүгээр зайлшгүй байх ёстой зүйл. Одоо л бид яг тийм юмыг ойлгодог нийгэмд амьдарч байгаа шүү те. Тийм тэгэлгүй байх. За их найрагч маань зөвхөн яруу найраг бичгт төдийгүй. За зөвлөлтийн алдартай олон зохиолчийн бүтээлүүдийг орчуулагч хүн гэдэг бол ямар цараа ихтэй үгийн сонголттой тий хэл шинжилэлт судалсан хүн байдаг үлээ. За 1950-аас 60-аад оны үед зохиолчдын уран бүтээл магадгүй хит үзэл судал өнөртүүлсэн байсан тэр үед тий хит үзэл судал өнөртүүлсэн байсан бол явуу улан болохоор шал ондоо. Одоо ингээл те үдэл сурталчуулах гал одоо хүмүүст хүргэдэг хамгийн наазах юм ч одоо кино, шүлэг, тэр нийтлэл, пропаганда, хаяг, лоозон те бүх зүйлс шүү дээ те. Тэгвэл яваа болон яг тэр үед нь яг хэцүү байсан уу хэцүү байсан. Бямберийн чинь гоо яаж гал харалт. Гэтэл яг тэр үед нь яваа болон бол жинхэнэ нөгөө нэг зохиолч. Хайр дурлал. Маш гүн хайр дурлал. Тэгээ утга уянга. Энэ бүх зүйлийг хүмүүстэй мэдрүүлж ирсэн. Пропаганда тэр юу байдгийг үзэл судал хүмүүсийг угааж болно. Гэхдээ чи хүн тэг чамд энд чин юм гоё гал байх хэрэгтэй. Тэр юмыг нь ганцаархнаа ингэж хийдэг. Тэгээд тэрийг нь харж байгаа дараагийнхан зохиолч бас бодож байгаа шүү дээ. Арай сэрэг гэх юм бол те. Ядчил бямбер эн чин гоё тэр нөгөө талд нь байх шүү дээ. Яваа олон бол ийм их мэдчихэж байгаа. Багхгүй. Романтик те. Одоо тэгээд өөрөө маш гоё байгаль. Их нутгаа тэр алтан дэлхийд төрсөн мөн учиртай гэж байгаа тий. Би хаан төрөөвэ гэж байгаа. Ерөөсөө энэ байгаль их нутаг эцэг их хүмүүний ертөнц амьтныг энэрх хайрлах үзэл. Энэ санаагаа яруу найрагтай нэвч шингээж үлдсэн. Тэр нь ч бусад яруу найрагчдаас бүр онцгойгийн онцгой болгож өгдөг энэ хүнийг. Түүний би хаан төрөөвэ алаг төрхий төсөн мөн учиртай одод тусанд шумбдаг юм блэ. Одод усан чумдаг юм блэ те. Гэрэлтэй газар дулаан миний аран шин Монголын дорнод тал тайхар чулуу зэрэг олон шүлгэн Монголын уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжний хоногших, сэтгэлээс ундрах уянгийн дуу, тэ уян голгоны оргих их болгон болж чадсан. Ийм хүн байгаамаа. За хоёул хамтран хэлж ярьцад үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг манай Од өндөр суугийн алтан гишүүд ивент итгэж байгаа. За алтан гишүүд гэж ямар учиртай хүмүүс вэ гэхээр бидний үйл ажиллагааг 100 мянган төгрөгөөр дэмжсэн ийм хүмүүсийг бид нэр алтан гишүүд гэж нэрлээд өөрсдийнхөө нууц бүлгэнд Facebook-ийн нууц бүлгэнд бүртгэж авдаг. За энэ хүмүүс маань энэ хүмүүсийг бид нэр өнөөдөр алдаршуулах гэж байгаа маа. За 100 мянган төгрөг гэдэг нь бид нэр нэг үйлрэл буюу одоо 8 сарын 1-ээс эх жилийн 7 сарын 1 хүртэл 1000 хөтөлбөр баталсан шүү дээ тий. Нэг хөтөлбөрийг 100 төгрөгөөр үнэлээд за тэгээд 1000 хөтөлбөрөөр 100 мянган төгрөг болох юм байна. Ингээд биднийг дэмжиж гэж хүссэн. За сонсогч нар маань ч гэсэн биднийг маш их дэмжсэн. Бидний ивент итгэсэн 100 мянган төгрөг шилжүүлсэн. За ингээд энэ дээр нэг юм гоё ойлголттой бай. Энэ хүмүүс 100 мянган төгрөг биднэрт өгөөд байгаа юм шиг харагдаж байгаа авчиг. Өөрсдөө Монгол улстай шинжлэх ухаан таны мэдхүйг түгээхэд гар бие оролцож байгаа гэдэг ийм гоё ойлголт байгаа. Тийм шүү дээ. Одоо ингээд алтан гишүүдийнхээ өгсөн 100 төгрөгөө л одоо бид нар энэ нэвтрүүлгийг хийчихэж байгаа гэсэн. 40 минутын ийм одоо маш их баялаг түүхтэй судлахаар тийм ийм хийчихэж байгаа. Тэгэл энд маань ихэд манай алтан гишүүн 100 төгрөг өгөөл нэг нэвтрүүлгийн 100 төгрөг гэл түгээсэн шүү дээ. Ийм гоё зүйл байна. Манай алтан гишүүд маань за энэ 100 төгрөгийг өглөө гоё юм хийгэрэй гэхэд бид түүгээр нь гоё юм хийж байгаа шүү. За та ч гэсэн одоо алтан гишүүн болох боломжтой. За хэрхэн алтан гишүүн болох вэ гэвэл Худалдан хөгжлийн банкны 94000 гэдэг IBAN дугаартай 4191 тэг 4 518 гэдэг данс руу 100 мянган төгрөг шилжүүлэх учиртай юм. За харин шилжүүлэхдээ гүйлгээний утган дээрээ өөрийнхөө нэр болон Facebook нэрийг болон утасны дугаараа заавал бичих ёстой шүү. За тэр одоо мэдээлэлээс чинь манай менежерүүд тантай холбогдоод алтан гишүүд гэдэг энэ нууц бүлгэндээ бүртгэж авдаг юм аа. За баярлалаа. За тэгээд түүний талаар найз нөхөд хамтдаа уран бүтээл төрүүлж юусан нэг дор явсан найз нөх залуучуудаас нь дурсамж яриануудыг үлдээсэн байна. Энэ дундаас би төрүүлээд түүний одоо Бэгзийн яван хулангийн одоо багш гэдэг байгаа шүү дээ. Зөвлөлтийн нэрт яруу найрагч гэдэг байгаа шүү дээ. Лев Ошенин гэдэг байгаа. Энэ хүний дурсамжийг нь хаваалцъя заяа. Шавийнхаа талаар юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийнхөө анхны Монгол шав Бэгзийн яван хуланг үрд дуусч явдаг. Тэрээр манай утга зохиолын дээд сургуулийг ёстол гал бадруулан төгссөн дөө гэж.
ямар их боловсралтай, ямыг ямар их бясалган гүн боддог байсан нь миний бишрлийг төрүүлдэг байлаа. Тэр үед би үүнийг л ганцхан тэр хүний гоц авьяас гэж боддог байсан. Тэгсэн чин явуу голон бол суу бэлэгт ард түмнийхээ нэр төрд эн тэнцэх нэг хүү байжээ гэдгийг би одоо ойлгож байгаа гэж. Яа, тэгэхээр хараа амар гоцтой. Би энэ хүнийг л гоц юм болов гэсэн чи эн чин яг тэр суу бэлэгт ард түмнийхээ ганцхан нэгэн хүн л байсан юм байлээ шүү дээ. Гэж тэр хүн дурсан байгаа байхгүй. За Бигзийн явуулангийн одоо энэ багшийн хэлж байгаа сэтгэлийн үг бол ерөөсөө л дорн дахны их яруу найрагчийг бидний өндрийн дорн дахны их яруу найрагч Бигзийн явууланг ерөөсөө энэ хүн дэлхийн энтэй хүн юм шүү л гэдгийг хэлж байгаа. Өөрөө ч бас зүгээр хин нэгэн биш вэ шүү дээ энэ хүн чинь. За төрийн шагналд ардын уран зохиолч Сүрэн Жавга. За энэ хүн болохоор найзынхаа энэ хүний талаар ярихдаа манай явуу уулан хамгийн эхлээд урд сонсдож байгаагүй утга зохиолын нэгдэл гэдгийг өөрөө санаачлал бий болгоцсон. Энэ нэгдэлд орж явуу уулангийн одоо ширээг тохиотон шүлгээ унших хувь Понцгийн бадарч Пүрв сүрэн, Шагдар сүрэн, Иш толмаа бидэнд оногдсон юм а. Чойн бас алдаг хоног ирдэг байсан. Хошин шогийн цэрэн жамц бас нэгдэлт байсан. Тэгэхээр одоо ийм салбарын ийм маш олон хүмүүс энд ирж байсан байна. Энэ дээр л одоо нэг оюунаа унгааш нэг нэгнтэйгээ бүх юмаа солилцдог ингэж нэг шатанд явдаг ийм байсан. Явуу их шинэлэг байсан. Бусдаасаа яруу найрагчаас гадна зохион байгуулах авьяасаа бидэнд харуулсан. Утга зохиолын нэгдэл ажилуулад уран зохиолын талаар семинар хийгээд бидний бүтээлийг хэлэлцэж байснаас гадна залуу зохиолчдын анхны номын анхны төврийн уралдаан гэдгийг анх зарласан. Урд нь ийм зүйл өгт болж байгаагүй гэж. Тэгэхээр энэ хүний зэний хэдхэн үйлбэрт гарч байгаа зүйлс юу их гэдэг нь харагдаж байгаа. Тэр хүнийг харж байгаа юм тийм. Энэ хүн ганцаараа биш юм бэл. Араасаа гарч иж байгаа хүмүүсийг яах вэ? Бүтээлээ сайжруулахын тулд бид л нэгдэл байх ёстой. Хилцүүлэг явдаг байх ёстой. Тэрэн дээр нь сайн мөгийг хилдэг байх ёстой. Төврийн уралдаанууд явдаг, хэвлүүлдэг ч гэдэг юм уу ингээд яг утга зохиол тал дээр бол өдөртөн зохион байгуулж манлайлдаг ийм хүн байсан гэдгийг хэлж байгаа. Бүр ерөөсөө эднэр чинь ингээд жижиг номууд гаргана. Талбай дээр заяо. Талбай ч юм уу хаан чи юм уран зохиолын баяр гэдэг юм уу те утга зохиолын баяр гэдгийг бүр санаачлаад хийж байгаа. Тэр нь яадаг гэхээр Монголын ард түмэнд цуглараад нөгөө нэг залуу уран бүтээлчд бай, эсвэл номонд сонин дээр шүлгүүдэ гаргадаг зохиолчд бай. Бүгдээрээ шууд өндөрхөн тайз засж байгаа л тэрэн дээр шүлгүүдэ уншдаг. Ард түмэндээ шуудаар уншдаг. Муу бол муу дүнгээ аавна, сайн бол сайн дүнгээ авдаг. Энэ мэн дээр нь одоо жишээлбэл саний яриад байгаа нөгөө нэг юу лээ даштын дөв те чойн мэн гэх мэт бүгдээрээ яг энэ зүйлд хамтдаа оролцож ингэж явдаг. Тэгээ ерөөсөө бүгдээрээ өөрсдийнхөө нөгөө нэг уралдаанд хэдвэр байр эзэлсэн мэлсэн гэдгийг үзэх гэж тэр нөгөө нэг тэр зүйл мөл рүүгээ илүү шохоордог. Тэгэл нөгөө нэг 2 3 эхний 3 байрд орцсон усууд нь бөөн баяр болоод чойн нэмэдэ очивол хамтдаа номын баяраа тэмдэглэж мэдэглээл. Ингээл байдаг ийм залуучууд гэдэг энэ гоё юм бүрдлийг энэ хүн урд нь ингээ хийгээд засаад яваад байгаа юм бэлээ. Ингэж их дурсагддаг. За одоо жишээлбэл түүний гэр бүлийн талаар ярих юм бол яг нөгөө нэг 59 онд хойно сурч байгаа шүү дээ. Гэтэл манай он чин 29 оны хүн гэхэр чинь нэг 20 гар настай 21-т 1950 онд ихэд гэр бүлтэй болцсон байгаа юм. Тэгээ 1950 онд ихнэр гэргий Адиатагаа ингээд 50 оноос гэр бүл болоод тэгээд инхээ амар гэсэн 2 хүү төрүүлж өсгсөн гэдэг. За энэ 2 хүн мэдээж энэ одоо явуу уулан гэдэг хүний маш сайхан тэр зүйлийг өргөлжлүүлсэн заяо хамгийн гоё. Том хүн энэ инхээ гэдэг хүн юм байл да. Одоо тэгэхээр явуу холонгийн инхээ гэх юм л дээ. Яацыг инхээ гэх юм. За тэгэхээр энэ инхээ гэдэг хүн бас юм дууны шүлэг бичдэг. Бас юм сайхан бичдэг тийм авьяастай хүн гинэ. За тэрийг би ингээд сонирхоод хаашаа судалсан чинь 1978 онд энэ инхээ гэдэг хүн бөмбөг дэлгэрүүл аюултай. Тийм үү. Энэ дуугаараа заяо. Одоо юу гэдэг юм бэ? Энд чинь ардын жүжигчин дөөрийн жаргал сайхан гэдэг энэ дуу дуулдаг байсан юм байна. Бөмбөг дэлгэрүүл аюултай гэдэг энэ дуу. Дээрээс нь та санаж нөгөө нэг оюун дэлгүүр гэдэг дуучин байдаг та. Оюун дэлгүүр гочин болохоор анх гойч явахтай оюун дэлгүүр гэдэг дуучин маань нөгөө Японд их алдартай гэдэг байсан шүү дээ. Тэгээ одоо манай найруулагч зургийг харуулах байх. Би харсан чи юу Японы тухайн үеийн аюулгүй гой цомог байлаа шүү дээ. Цаасан шувуу юм шүү. Цаасан шувуу. Тэгэхээр яг энэ хүүн болохоор 1978 онд бөмбөг дэлгүүр аюултай хийчихэд дараа жил нь буюу 79 онд юм шиг байна. Хирошимын охины цаасан шувуу гэдэг энэ дууг одоо шүлгийг нь бичсэн те. Тэгээ энэ дуугаараа улс төрийн дууны тэргүүн барийг эзэлжсэн гэдэг. Тэгээ энэ нь бол өөрөө яг Япондоо бол бүр алдартай. Энэ дуу бол одоо цомгийнхан зураг мураг бүр үнэхээр хараад 80 онд гэж тодорхойлж 40 хэдэн жилийн өмнө байх гэдэг шүү дээ те. Тэгэхээр ийм гоё дуу байдаг. За анх Ахмад дуучин энэ Баян мөнх
гэдэг хүн тэр дууг дуулаад олноо хүргэж ийсэн. Сүүлд нь болохоор дуучин оюун төхөр дахин дуулаад тэгээд тэр үедээ бол энэ дуу дахин дуулахад нь энэ дуу Японы сурах бичигт бүр орсон. Ийм дуу байдаг. Тэр үгийг нь харах юм бол заяа. Одоо Хирошимад одоо бөмбөг тэсэлсэн л байх гэдэг нь шүү дээ, тий. Тэгээд тэрний эсрэг хүн төрлөختөн одоо эсрэг үздэг юм уу эсвэл тий тэр ард түмэнд сэтгэлийн одоо шархыг нь хуваалцъя гэдэг ингээд хүн болгон ингэж яхад манай энэ одоо яваа голонгийн том хүн юу гэж үлэг бичсэн юм бэ гэхээр өвчнөд шаналсан өнчин охин өрөвдөм хүслээр шовуу хийжээ. Хийсний тоогоор насан нурцсах хуучны домгийг итгэн биширчээ гэдэг. Энд чинь тэгээд Японы хэлээр дуулаагүй юм билээ шүү дээ. Монгол хэлээр дуулсан. Тэгээд Японд ямар алдартай болсон юм. Бүр сурах бичигт нь орсон гэж боддоо. Мөн хөгжмийн зохиолч Балхачавтай хүн хамтраад маш олон дуу зохиолсон байдаг. За гавьяа дуучин одоо Сарантуягийн дуулсан Азтай залуу, Одтой залуу, Супермен. За энэ дууны одоо шүлгийг тэр яваа болонгоо том хөө зохиолсон байх нь шүү дээ. Тэгээ энэ дуу нь Алматы хотоос Гран При шагнал авчирч ирсэн гэдэг тухай үү дээ. За яг яваа болонгоо маань одоо гавьяа шагналын хувьд гэх юм бол говь шүлгээрээ Монголын зохиолч төвлөлийн хамгийн анхны шагналтан болсон. Монголын зохиолч төвлөлийн хамгийн анхны шагналт нь Бигзийн явуулангаа. 1964 онд Би хаан төрөөвэ сохор зоосны дуйл пионер түлээчин анхны цас зохиолороо Монгол улсын төрийн шагналыг хүртсэн. 1979 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цол тэмдгийг хүртсэн байдаг. За 20 дугаар зууны Монголын сод яруу найрагч Бигзийн явуулангаа хувьд бол 1982 оны 2 дугаар сард 53 хүн насндаа өөд болсон байдаг. Энэ нь бол одоо Монголын уран зохиолд хүнд гац тохиож байгаа нь үнэн. За 1982 оны 2 дугаар сарын 22-нд нь их найрагчийг сүүлчийн замд нь үдэх ёслол болсон. Энэ болохоор улсын драмын академик театрын тайзыг гашуудлын байдлаар засаад найрагчийн шарилыг хүндэтгэлтэй байлуулсан. Тэгээд их танхимын гэрэл бүүдийгээд гашуудлын хөгжим ихшгэлсэн. Яваа олон найрагчийн үзэг нэгт нөхөд гэргийн хүүхдүүд хамаатан садан өнөр олон уншигчдын цуваа үргэлжилсээр байсан. Түүнтэй салах ёс хийхээр төр нийгэм, утга зохиол, урлаг соёлын зүтгэлтнүүд ара араасаа ирсээр л байсан. Алтан уул гэдэг шарилын чулуун дээр нь алаг дэлхий төрсөн минь учиртай хэмээх шүлгийн мөрийг нь сийлээд гарын үсгийг нь тавьсан байдаг. За мөн дээрэс нь Монголын ард түмэн бол түүний дусгал зориулаа тий. Бигзийн яваа болонгийн цэцэрлэгт хүрээлэн гэдгийг байгуулсан байдаг. Одоо хэдүүлээ нөгөө би нэвтрүүлэг болгон дээр аль болох тий амар санаагийн гудамж гэдэг юм уу эсвэл дэлгэв хотготын гудамж гэдэг ч юм уу эсвэл одоо Бигзийн яваа болон ганцдаг төрөлн гэдэг ч юм уу тий энэ утга учирыг нь тайлбарлаад ирэхлээр магадгүй бид тэнд орчоод хамгийн наазахын зүгээр л хог хаяхаас өсвөлээ л тий ядчил нэг юм тэнд нэг юм мэддэг юмдаа хүн хайртай болчдөг байхгүй. Нандин болдог байхгүй тий. Тэгэхээр Бигзийн явуулангаа цэцгэлт хүрээлэн бол одоо 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр нээж ирсэн байлээ. Одоо байрлалыг нь та одоо дүрстэд хэлэх юм бол би одоо яг нэг юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Тэр чинь 23 хүртэл явах. Тийм, ерөөсөл тэрэлтэй. Тэгэхээр одоо нөгөө нэг ирж байгаа мэдгүй хүмүүст маань болохоор арт кино театрын ертөнцийн зүгээрээ баруун гар талд нь тий гэдэл хэлчихээр баг ертөнц ард талд нь гэдэг ч юм ингээд хэлчих тус ойлгох бах тий. За тэнд бол одоо дэлгэсэн ном шиг хэлбэртэй цэцэрлэг төрөлийн юм байна чинь хэлбэрэн дэлгэсэн ном шиг тэгэл нэг талд нь болохоор Монголын газрын зураг тий нөгөө талд нь Бигзийн явуулангаа сандал дээр сууж байгаа хөшөөнч гэдэг ч юм уу тий игэх мэтлэн ингээд Монгол бичгээр одоо найрагчийн алдарт Би хаан төрөөвэ шүлгийн нэрийг бичсэн байдаг гэдэг ч юм уу ийм гоё нандин зүйлийг манай Монголын ард түмэн бас мэддэг баг. Дээрээс нь яваа болонгой 1973 оны 5 дугаар сард Ховд хотод буюу очиж исэн юм байна Ховд аймагт. Тэгсэн тэнд нь болохоор уран үсгийн чуулган гэж болсон юм байна л да. Тэгээд Улаанбаатар хотоос маш олон том зохиолчид Монголын зохиолчдын хэвлэлийн дарга одоо удуулгаа гэж тий. Удуулгаа, яруу найрагч яваа болон Денбийн пүрвд орж пүрв сүрэн тарв жүжигчин найруулагч жүжигчин яруу найрагч залуу яруу найрагч гэж байгаа бавуугийн лав сүрэн тэгээд хөгжмийн зохиолч уран бүтээлч дуучид нуграач гэд маш олон бүрэлдэхүүнтэй баг буусан юм байна л да. Тэгсэн чинь тэр үед 5 дугаар сарын 9-ний өдөр нь Ховд хотын захиргаанаас энэ зохиолч яруу найрагчдаар мод тариулах тийм ажил хийгдэж 73 онд. Тэгсэн чинь 4 дугаарынх нь модны гэрчлэгийг яваа болонгаа тариад тэгээд модоо тэнд тарьсан байх нь. Тэгээд 4 дугаарын гэрчлэгээ нь яваа болонгаа мод гэсэн. Хэрвээ тоо байдаг бол одоо. Тэгэхээр 73 онд чинь одоогоос 53 жилийн өмнө тарьсан мод нь багхгүй. Тэгсэн чинь яваа болонгаа болохоор өөрийн тарьсан модондоо зориулаад тухайн үед шууд 4 мөр зохиогоод өгсөн. Тэр нь болохоор явуулын хүн дэргэд чинь ирж байгээ. Яг уу намааг тэд дурсан ярьж л байг, тэ? Яруу найргийн мод минь бүүвэ, яваа болонгийн мод минь бүүвэ гэж орхицсан.
За тэр модноос хойшоо тэр тарьсан мод нь өнөөдөр бол тэнгэр багандсан сайхан мод болсон байгаа. Үнэхээр л түүний хэлснээр тэр модныхон доор залуу хосууд болцож, шүлэгчид яруу найрагт цуглаж уншдаг, явуу голонг дулсан хундаг өргөдөг тийм сайхан уур амьсгалтай нэг юм юу гэдэг юм бэ? Яруу найргийн модыг өөрөө бас тэнд тайсан гэх юм уу те? Ийм сайхан зүйл бас тэнд байдаг юм байгаамаа. За тэгээ түүний хувьд бол явуу голонгийн найргийн утга уянг унших бүхий улам цэцэглэн навчлах мэт дэлгэрдэг. Ийм сайхан уран бүтээлүүдийг би түүхэндээ хооч үедээ үлдээсэн. Дорнын их яруу найрагч үлээ. За маш баярлалаа гэнэ. За баярлалаа. Тэгэхээр сайхан дугаар байлаа. Сэтгэл хөдлөлчлээ. Нэг сони юм ярих уу? Явуу болонгоо чинь багада уртстай байсан гэж штэ. Тий. Би бас тийм байсан. Тийм үү. Тав хүртлээ би дахиад үргээгээгүй байхгүй юу? Үргээгээгүй гэсэн манай аавч. Тэг өгцгөө давсан хүстэй байлаа. Тийм байна. Тэгвэл 7 өргөтэй юм урт үстэй явсан гэдэг нь үнэн юм байна тий. Таних 5 өргөд ийм байсан юм уу тий? За цаалхамч та баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай FS Construction-ы Morton Residence event итгэлээ. Бас манай Од Мөндөр сувгийн алтан гишүүд event итгэсэн. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 студioны Од Мөндөр радиогоор хүрлээ. За ханушаа маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.